Ийхүү хаврын тариалалтын хэд үед дизель түвшний үн болон нийлүүлэлтийн тогтворгүй байдал нь газар тариалангийн салбарын өртгийг нэмэгдүүлж, тариаламжтай ашигт ажиллагаанд шууд дарамт үзүүлдэг. Одоогоор засгийн газраас дизель түвшийг 3400 төгрөгөөр тариаламжтад нийлүүлж байна. Харин 6 дугаар сарын дотор үүнийг нь бууруулна гэж аж үйлдвэр Эрдэс баялагын сайд амтны мэдгдлээ. Гэвч бодлогын ийм шийдвэрүүд улирлын шинжтэй богино хугацаанд гал унтраах хэлбэрээр хэрэгждэг нь салбарын тогтвортой төлөвлөлт сул гэдгийг харуулж байгаа юм. Тариалалтын хамгийн чухал үед үнийн болон нийлүүлэлтийн бодлого байнга хэлбэлцэж ирсэн нь засгийн газрын зүгээс урьдчилсан тооцоо тогтвортой шийдэл хангалтгүй хэвээр байна. 6 дугаар сарда багтаж одоо бас үнийг тодорхой төвшөнд буулгах чиглэлээр ажиллаж байна. За аль болох одоо энэ стратегийн хүнс, стратегийн түүхий эдийн одоо үнийг тогтмол байлгаж ард иргэдийнхээ нуруунд дээр ирэх одоо үнийн өсөлтийн ачааллыг бууруулах чиглэлээр засгийн газар бас нэлээд идэвхтэй ажиллаж байна. Бид бол одоо Монгол улсын хэмжээнд хаврын тариалалтанд 7500 тонн дизель түвш хэрэг болдгийг. Тэгээ манай аж үйлдвэр Эрдэс баялагын яамны зүгээс бас хөдөө аж ахуйн яамтайгаа хамтраад энэ хаврын тариалалтаас зориулаад 100000 тонн дизель түвшийг одоо 3400 буюу үн өсөөгүй байгаа үнээр нь бас өгүүлсэн. Одоо садхууны үнийн хамтрал эдгээр биднэрт ихэхэн тус нэмэр болсон. Тэгээд одоо яамч ялгаагүй засгийн газраас ялгаагүй амар одоо тариа болж таарна, тариагаа хурааж таарна. Энэ тариагаа борлуулахад асуудал хүндрэх үе гэж санаа зовж байгаа. Яагаад тэгэхээр мэдээж Улаанбаатарын өртгүүд бол зах хэмжээгээр нэмэгдэж таарна. Одоо садхуунч нэмэгдэхдээ юм л одоо жоохон нэмэгдээд юм байдал болчихлоо. Тэгэхээр намартаа бол бас одоо энэ тариа удаага борлуулах авах тал дээр бас анхаарал таандмаар байна. За манайх энэ жил түлшний одоо засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа энэ хямдарсан түлснээс бол энэ хаврынхаа ажлын нөөцийг авсан. Тариаламжтын үзэж байгаагаар богино хугацааны үн бууруулах арга хэмжээнүүд нь асуудлыг бүрэн шийдвэрлэхгүй бөгөөд шатхууны нөөц, логистик, татврын зохицуулалтыг хамарсан урт хугацааны бодлого шаардлагатай гэж үзэж байна.